намын 6 дугаар сарын 22-ны өдрийн ээлжид хуралдаанаар хоёр асуудлыг бид бас хэлэлцлээ. Нэгдүгээрт нь мэдээлэл сонслоо. Энэ 7 хоног дөрвөн байр улсын хурлаар хэлцэгдэх гэж байгаа орон сууцчлалтын төрөлдсөн банк байгуулах тухай хуулийн төслийг холбогдоход дунд тушаалтан салбарын сайд мэдээлэл хийсэн. Хоёрдугаарт нь бас хэлэлцүүлэг нь эхлээд явж байгаа 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн үндэсний аудитын газрын болоод төсвийн доктортой байдлын зөвлөлөөс өгсөн дүнлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонслоо. Мөн бас 3 дугаар асуудал өчигдөр орон даяар иргэдийн төлөөлөгчдийн шат чатны Сум аймгийн түвшний иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул болж өнгөрсөн энэ дүнгийн талаар бас та бүхэн арчсан намын тодорхой мэдээллүүдийг хүргэнэ. За нэгдүгээрт нь орон сууцчлалтын банк төрөлдсөн банк байгуулах асуудал яригдж байна. Энэ өөрөө бас ипотекийн асуудал, залуу гэр бүлийн орон сууцны асуудал, энэ өөрөө үе чухал асуудал байсаар ирсэн. Энэ 2004 оноос ардчилсан тухайн үеийн ардчилсан намын сайд нар 2013 оноос энэ асуудал ипотекийн хөтөлбөр болж хэрэгжиж ардчилсан намын хувьд ипотек орон сууцчлалтын бодлогыг зөвхөн нэг орон сууцчлалтын асуудал биш, олон улсын дэг жийгийнхэн дагуу энэ асуудалд хандаж ирсэн ийм бас байр суурьтай байдаг. Энэ асуудлыг бас байнга анхааралтай энэ асуудал бодлого дэвшүүлж ажилладаг. Энэ асуудал дээр анхаарах бас олон зүйлсүүд бас байна. Яг өргөн барьж байгаа энэ хуулийн төсөлтэй холбоотой эрэлтийн талыг хэтэрхий их анхаарч нэмснээр их усрыг нэмэх асуудалд хандсанаар өмнө нь орон сууцны үн нэмэгдэжсэн нийлүүлэлтээсээ илүү эрэлттэд анхаарснаар орон сууцны үн тооцоолоогүй хэмжээгээр нэмэгдэж энэ нь яг үнэндээ залуу гэр бүлүүдэд улам илүү дарамт болдог энэ бас эрсдэлд анхаарах ёстой өнцөг байдаг давтагдах вэ гэдэг ийм болгоомжил байна. Энэтэй холбоотой бас бусад зүйлүүд дээр байр суурьд нэгтгэгдээд их хурлын хэлэлцүүлгийн түвшинд асуудлууд яригдаад явна. Хоёрдугаарт нь Монгол улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл яригдж байна. Яг энэ асуудалтай холбоотой 25 онд маш их хэмжээний төсвийн хязгаарлалтай дүгнэлт зөрчлүүд олон зүйлүүдийг үндэсний аудитын байгууллагаас гаргаж санал дүгнэлтээ өгж байсан. Төсвийн доктортой байдлын зөвлөлөөс зөвлөмж өгж байсан. Эдгээр нь хэрэгжидэггүй ийм асуудал бий. Тэгэхээр энэтэй холбоотой хэрхэн яаж өндөр босготой болж энэ хөндлөнгийн байгууллагуудын гэрэлтийн байгууллагуудаас мэрэгжлийн байгууллагуудаас өгж байгаа үнэлт дүгнэлт төсвийн гүйцэтгэл олон зүйлүүд дээр цаашид ажил хэрэг болж явах вэ гэдэг дээр онцгой анхаарах юм шаардлагууд гарч ийн. Олон зөрчлүүд энэ дээр ажиглагдаж байгаа. За 3 дугаарт нь өчигдөр орон даяар иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул болж өнгөрсөн. Ардчилсан намын хувьд аймгийн түвшинд болсон нөхөн сонгуул дээр амжилтгүй оролцсон. Сумын түвшинд буюу Сум багийн түвшинд болсон нөхөн сонгуул дээр амжилттай оролцсон ийм үр дүн гарч байна. Эндээс бид нэр бас үнэлт дүгнэлт өгж өөрсөндөө бас байгаа дутагдал алдааг хүлээн зөвшөөрөх ийм нөхцөл байдал бас үүсэж байгааг үүний өмнө бас хэлье. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд ардчилсан нам амжилтгүй оролцсон. Хоёрдугаарт нь Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд болсон 35 нөхөн сонгуулийн асуудал дээр нөхөн сонгуулийн дүн нэгтгэж үцгэд ардчилсан намын нэр дэвшигчид улсын хэмжээнд хамгийн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авсан ийм тоо баримтыг бид ингээд нэгтгэж байгаа. Тэгэхээр эндээс бас ямар дүгнэлтүүд бид нар хийх ёстой вэ гэдэг асуудал гарнаа. Яг өнгөрсөн хугацаанд анхан шатанд иргэдэд хамгийн ойр байдаг түвшинд ардчилсан намын нэр дэвшигчид илүү өндөр санал аваад аймгийн түвшинд муу санал авцсан. Яг энэтэй холбоотой зарим нэг дүгнэлтийг бас хэлэхэд үнэхээр бас ардчилсан нам талын хараа тус хөндлөнгийн олон байгууллагуудын судалгаагаар ардчилсан намыг ард иргэдийн дотор үнэлж байгаа үнэлт рейтингийн үнэлгээ яг өнөөдөр хамгийн өндөр гардаг. Энэ бол хараа тус байгууллагуудын та бүхэн харж байгаа үнэлт дүгнэлтүүдээр. Гэтэл яагаад аймгийн хурлын сонгуульд иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд цөөхөн санал авчваа гэдэг. Тэгэхээр олон нийтэд ардчилсан намын рейтинг өндөр байгаа ч гэсэн энэ элдв сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгө, албан тушаал, эрх мэдэл 10 гаруй жил засаглаж байгаа төрийн албаны бүтэц энэ бүх зүйлдер ардчилсан нам сонгуулийн эцсийн үр дүнд бас ядаг хүлээж байна.
Тэгэхээр бид нар одоо эх цаг хугацаанд саяны тэр элдв нөлөө, мөнгөний нөлөө, нүрсний мөнгөний нөлөө, элдв сүлжээ, хэсгийн ахлагч гэдэг энэ бүгсэн 10 гаруй жилийн энэ төрийн албаны бол албанд суурилсан энэ сүлжээг задлахын төлөө сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах, тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах, бид нар бас үйл ажиллагаанд анхаарч үнэлт хийж ажиллах юм хэрэгцээ шаардлага байгааг одоо харуулсан сонгуулийн дүн гарлаа гэж одоо өцгөөс өөр аргагүй. Тэгээд ардчилсан намын нэр дэвшигчдийг шат чадан дэмжиж саналаа өгсөн нийт ард иргэдтэй бас талархлаа илэрхийлье. Бид нэр одоо саналаа дэмжиж өгсөн сонгогчдынхаа саналыг баталгаажуулахын төлөө хараахан өгөөгүй сонгогчдынхаа иргэдийнхээ саналыг татаж ажиллахын төлөө эх цаг хугацаанд үнэлт өгч бас буруу дутагдaltaй зүйлээ хүлээн зөвшөөрч ажиллаж бас дараагийн сонгуулиуд дамжиж гарахын төлөө зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж ажиллана гэдгийг бас та бүхэнд хэлье. Энэ сонгуулийн үр дүнтэй холбоотой зарим асуудал тоо баримтын талаар Улсын хурлын гишүүн Амгаланбаатар гишүүн бас та бүхэнд нэмэлт мэдээлэл өгөөд тэгээ асуулт хариулъя. За тав өнөөдрийн мэдээлэл. За тэр болсон сонгуул 5 аймгийн 9 суманд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урдын төлөөлөгчийн нөхөн сонгуул Дархан уул, Дундгов, Өөрангай, Төв улсын аймагуудад. За нийт 15 аймгийн 34 сумын 37 мандат дээр сумын иргэдийн төлөөлөгчдийн сонгуул явагдсан. Архангай, Баян Өлгий, Баян Онгор, Говьалтай, Дорногов, Дундгов, Завхан, Өөрөнгө, Өмнө Говь, Сүхбаатар, Сэлэнг, Төв улс, Ховд, Хөвсгөл гэх зэрэг. За тэгээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийтдээ нэг 9405 хүн санал өгснөөс за ардчилсан намд 3768 буюу 40%. За аймгийн Монгол Ардын намын нэр дэвшигчид 5577 буюу 59% өгсөн байна. За бие даагч болон бусад намд бол 0.7% өгсөн. За ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул бол нүүрсний мөнгөний ийм сонгуул болсон байна. За Сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийт санал өгсөн 12281 хүн санал өгснөөс ардчилсан намд 5213 санал. За Монгол Ардын намын нэр дэвшигчид 6312 хүний санал өгсөн. За бусад буюу хүн нам бие даагчдад 756 хүний санал өгсөн ийм үр дүн гарчээ. За тэгээ энэ дээрээс бид өхний хувьд бол нэг үрчлэн одоо сонгуул болгоны цаана байгаа нөлөөллийн үр дүнгийн судалгааг хийж таарна. За мөн одоо бас энэ одоо сонгуулийн үр дүнд ардчилсан намын ялангуяа аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчд нэр дэвшигчийн тал дээр бол бас энэ нэг нөлөөсөн томоохон хүчин зүйл нь ардчилсан намын сая батлагдсан буюу өнгөрсөн 9 сард батлагдсан дүрэн бол нэлээд бас ийм сөргөөр нөлөөлж гэж үзэж байна. Яагаад ингэ сөргөөр нөлөөлж гинэ гэдэг дүгнэлтийг бид бүхэн гаргаж ийн гэхээр өнөөдөр батлагдсан мөрдөгдөж байгаа ардчилсан намын дүрмээр аймгийн иргэдийн хуралд улсын их хурлд нэр дэвшигчдийн тал дээр бол нэлээд ийм хайрцагж өгсөн байгаа. Аймгийн иргэдийн хурлын нэр дэвшиж байгаа төлөөлөгч нэр дэвшигч заавал аймгийн намын хорооны гишүүн байна. За улсын их хурлд нэр дэвшигч заавал үндэсний бодлогын хорооны гишүүн байна гэсэн ийм хайрцаг хийж өгсөн. Өнөөдөр бол бас энэ нэр дэвшигч маань ялахад их сөргөөр нөлөөлж гэж ингэж үзэж байна. За яагаад вэ гэхээр сумаас аймгийн намын хороонд нэг 5-6 хүн байж идэг. За тэр 5-6 хүн маань бүгдөө сумын иргэдийн хурлын төлөөлөгч байж идэг. Гэтэл өнөөдрийн явагдаж байгаа сонгуулийн чинь бараг тал нь аймгийн иргэдийн хурл, сумын иргэдийн хурл бол хоёуланд нь зэрэг байж болохгүй. Тийм учраас аль нэгээс нь татгалзсан энэ хуулийн заалтын дагуу аймгийн иргэдийн хурлынхаа төлөөлөгчөөс татгалзаад сумын иргэдийн төлөөлөгчөөс одоо үлдэж байгаа энэ одоо тохиолдлууд дээр сонгуул болж байгаа маа. Гэтэл одоо аймгийн иргэдийн хурл нэр дэвшихийн тулд заавал аймгийн намын хорооны гишүүн байна гэсэн энэ нь бол бас одоо ялах боломжтой тэр нэр дэвшигчийг одоо дэвшүүлэх боломжоор хаачжээ гэж ингэж үзэж байна. Тэгээд ямар ч байсан одоо ирэх одоо намар ардчилсан намын дүрмэнд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийж энэ их хурлд нэр дэвших боломжийг бол нээж өгөх. За жишээлх юм бол одоо та бүхний төлөөлөл чинь заргийн өнөр цэцэг гэдэг өнгөрсөн 24 онд ардчилсан намаас нэр дэвшнэ гэж яг тэгж байгаа л төгсгөлд нэр дэвшээгүй шүү дээ. Гэтэл заавал одоо ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн байж иж нэр дэвшнэ гэхээр одоо өнөөдөр энэ одоо үндэсний бодлогын хорооны гишүүн болоогүй. За ард түмний одоо өмнөөс төлөөлөл болоод сонгогдоод ард түмний төлөө идэвх зүйлийг хийж чадах боломжтой тэр одоо хэсэг маань
нэр дэвших боломжгүй болчихж байгаа учраас одоо Ардс намын дүрмд аймгийн иргэдийн хурлын одоо төлөөлөгч нэр дэвшигч нь заавал намын хорооны гишүүн байх, эсвэл улсын их хурлд нэр дэвшигч нь заавал үндэсний бодлогын хорооны гишүүн байх гэдэг энэ заалтууд дээр бол өөрчлөлт оруулахаас өөр замгүй юм байна гэж ингэж дүгнэж байна. За мэдээж одоо бүх шатны сонгуульд төрийн албаны нөлөөлөл буюу энэ төрийн албаны ялангуяа тэр дундаа төрийн жинхэнэ албаа агчдыг маш ихээр дайчилж энэ дээр сонгуул өгдөг. За энэ бол энэ одоо Өвөр Хангай аймаг, Увс аймаг дээр бол үндсэндээ бол энэ олон болцсон намууд бол маш ихээр нөлөөсөн нь ойлгомжтой байгаа. За би энэ дээр ганцхан жишээ хэлье. За бид нар бас ингээд энэ сонгуулийн хуулийг илүү боловсронгуй болгохоос өөр замгүй байна. Яг энэ чигээрээ байгаад ах юм бол төрийн алба нүүрсний мөнгөнд дулдуутсан сонгуул энэ Монголын ард түмний бүх боломжийг одоо булааж авч үүгээрээ дамжуулаад энэ эрх мэдлээсээ салдгүй энэ нөхдүүд бие биенийхээ хулгайг хаацайлах өнөөдөр энэ Монголын ард түмэнд хөгжилд дэвшил биш цөөхөн хідэн хэсэг нь улам энэ одоо чинээлэг болж ард түмний боломжийг хулгайлдаг энэ одоо 10 жил бол үргэлжлэх нэ. За би энэ дээр ямар жишээ хэлэх гээд байгаа юм гэхээр сая 2024 оны улсын их хурлын сонгуульд за Баруун аймгаараа би жишээлбэл Баруун бүсээр Говьалтай аймагт гэхэд зөвхөн Алтай сумд цэргийн одоо хөлийн цэргийн ангитай отроод байгаа. Энэ хөлийн цэргийн ангитай отруудад Говьалтай аймгийн бусад одоо 16 сум дээр аймгийн төвтэйг нийлээ 17 сум дээр Амгаланбаатар миний бие нэг хоёроор ингэж сонгогдож байгаа. Зөвхөн Алтай сум буюу тэр 300 гаруй цэргийн албаа агч санал өгтөр 11-ээр сонгогдож байгаа чинь. За цогтгэрэл жишээлх юм бол Увс аймгийнхаа бүх сумд дээр 1-2-оор сонгогдчиход тэр Баруун Турун гэж одоо цэргийн ангитай, хөлийн цэргийн ангитай отрядтай сум дээр 11 дээр сонгогдож байгаа чинь. Пүрвдөрж улсын их хурлын дэд дарга Ховд аймгийнхаа бүх сумд дээр нэгээр сонгогдож явж яснаа үенч дээр буюу тэр цэргийн ангитай газар дээр одоо сум дээр 11 ингээ хойш нь шидэгдэж байгаа чинь. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо болж байгаа бүх энэ сонгуулийн үйл явц маань яг л одоо ингээд засч өөрчлөхгүй бол үнэхээр энэ төрийн алба болон за энэ цэрэгдсэн байгууллагуудыг сонгуульд яаж ашиглаж яаж одоо командаар явдаг нь одоо харагдаж байна. Иннээс шалтгаалаад Монголын бусад ард иргэдийн сонгогдох эрх энэ төрөө барих эрх нь зөрчигдөж байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол бид нар араас нь одоо энэ сонгуулийн бүх дүнгүүдэд сонсгол хийлгэх энүүн дээр бол бид нар одоо тэр өмнөх одоо 16, 17, 20, 21 оны сонгуулиуд дээр ч гэсэн энэ төрийн албыг яаж дайчилж цэрэгдсэн байгууллагуудыг яаж дайчилж ирсэн гэдэг дээр нь бол бас ийм сонсгол хийхээс өөр замгүй юм байна гэсэн ийм дүгнэлтүүдийг хийж байна. Тэгэхээр энэ дээр бол Ардс нам ажиллаж сонгуулийн хуулийг сайжруулах, энэ мөнгөний нөлөөлөл, төрийн албаны нөлөөлөлийг багасгах тал дээр ажиллах шаардлагатай байна гэсэн ийм дүгнэлтүүдийг урьдчилан байдлаар хийцэн байгааг бол та бүхэнд мэдээлье. За тэгээд саяны зүйл дээр тодтогоод нэмээд хэлэхэд ардчилсан намыг ард иргэдийн доктор Ардс намын иргэдийн бүрэлдэхүүн өндөр байгаа. Энийг яваагийн би намын дараагаар өөрөөр хэлж байгаа биш. Энийг хөндлөгийн бүх байгууллагууд нотолж байгаа. Гэтэл сонгуулийн дүн тэр харьцаагаар гарахгүй байна. Энэ нь өөрөө сонгуулийг худалдаж авдаг, зохион байгуулдаг сүлжээний схем Монгол орон даяар хэд хүнзгий Монгол Ардын намс суурьтай, халамжийн тогтолцоо суурьтай энэ саяны тэр олон цэрэгдсэн байгууллагууд маш олон талаасаа ингэж энэ асуудлуудыг зохион байгуулалтанд орсон нь бас харагдаж байна. Зөвхөн Улаанбаатар хотод манай Далаанбат 2 гишүүний санаачлаад өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэг хүлээгдэж байна. Улаанбаатар хотод 2000 хэсгийн ахлагч нэртэй сонгуулийн саналыг одоо үндсэндээ зохион байгуулалттайгаар эргүүлэх, луурдах энэ сүлжээ бий болгочихсон л байгаа. Бүгдээрээ мэдчих. Энэ сонгуулийн эцсийн өдөр очиод сонгуулийн үр дүнг өөр болгодог. Яг одоо үндсэндээ ардчилсан үндсэн хуулиар ард иргэдэн төрөө байгуулдаг энэ тогтолцоо чинь хэлбэрийн төдий цаасан дээр үлдчихэд байгаа гэдгийг одоо бид нараас онцгойлон тодтогч хэлье. Энэ чиглэлд ардчилсан нам үлдэж байгаа цаг хугацаанд онцгойлон анхаарч ажиллах болно гэдгийг хэлье. Та бүхэнд асуулт байвал хариулъя. Яг эрсцийн нарийн мэдээлэл бол одоо надад алга. Зүгээр зарим аймаг сумдын эцгийг харахад
зарим аймаг сумдын эрцэг харихад харьцангуй өндөр эрцтэй сонгуул болсон байна лээ. 60%-аас дээш, 70%-аас дээш, зарим газар тэрнээс дээшийн оюун эрцтэй. За тэгээд Монгол улсад сонгуулийг одоо үндсэндээ сонгуулийг зөв бусаар нөлөөлдөг явдал төрийн албаар дамжуулж, халамжийн тогтолцоогоор бүр зөвхөн нэг нүүрсний мөнгө төдөөгүй халамжийн тогтолцоогоор дамжуулж, зөвхөн одоо 24 оны Улсын хурлын сонгуул гэхэд өмнө шин хоршоо нэрээр хэдий их найдаар нь үр дүнгөө одоо эргэж төлөгдөх тооцоогүй мөнгө тараагаал саналыг худалдаад л авчиж байгаа. Энэ бүр төрийн албан ёсны хуульчилсан нэрээр. За хуульчлаагүй нэрээр өнгөрсөн 10 гаруй жилийн энэ авилгацсан 10 жилийн мөнгө хаашаа орсон гэдэг нь тодорхой зүйл. Энэ эргэж төрийн албыг худалдаж авдаг сонгуулийг зохион байгуулалттайгаар сонгуульд нөлөөлдөг, эргээд дахиж энэ халамжийн багахан мөнгөөрөө эргэж төрийн сонгуульд нөлөөлдөг чинь одоо тодорхой болж байгаа зүйлүүд шүү дээ. Нийгмийн ятгалын үйлийг засгийн газраас одоо орж ирэх яарсан өөр энэ нөгөө шижиг гишүүний санаач гэсэн оюутнуудаас нийгмийн ятгал шийдэл авахгүй байх. За түүнчлэн төвшин дараагийн гишүүдийн бараг жил тойрон хугацаанд яригдсан. Ажил ажиллагчдаас нийгмийн ятгалын шийдлийг одоо бууруулах гэдэг маш олон зардлуудыг ингээд базарж оруулж ирж байгаа. Энд дээр өөрсдөө автарлаж оруулж ирэхэд ингээд удаагаад байсан. За нөгөө талдаа энэ хөлбөлийг орж ирэх хөл санаачлагчид маань засгийн газартай хамтдаа явах байлцад өөрсдөө дэмжих хэсгийн зүйлийг яриа өөрчлөж байна. Тэгээ та их зөв одоо 100 ясны асуулт тавьж байна. Төвшин нарын гишүүд 41 гишүүн өргөн бариад жил орчим хүлээгдэж байгаа нийгмийн даатгалын хууль. Манай шижир гишүүн дээр оюутнуудын цагийн хөдөлмөрийг бас нийгмийн даатгалын шимжлээс чөлөөлөх үзэл санаа бүхий хуулийн төслүүд хилцүүлгээ өргөн барих зарим товыг өгөхгүй, зарим өргөн барьсныг нь жил гарна хилцүүлэг барьж байгаа. Энэ бүгдийг нийлүүлж хагаад засгийн газраас яг одоо энэ эдгээрүүдийг хүндсэн асуултыг тэнд одоо үндсэндээ хөдөлмөрийн хүсний доод хэмжээг 10-аар үржүүлжгээд төвшин гишүүн бүтсэн бол засгийн газар 11-ээр үржүүлжгээд зөвхөн яг тэр үзэл санааг нь аваад тоог нь өөрчлөөд өргөн бариад одоо хилцүүлэгт оруулж ирж байгаа. Үндсэндээ ингээд гишүүдийн санал санаачлагыг замаас нь зүү бусаар одоо баг ингээд луурдах дээрэмдэх гэдэг юм уу да. Энэ одоо бүр сүүлийн үед бүр хавтгаарсан. Би жилийн өмнө энэ авилга хэл ахвал над нүүрсний хулгаан уг үндэс шалтгаан чинь нууц давдаг явдалд байна гэдэг төрийн нууцын тухай хуулийг өргөн барьсан. Одоо тэрийг жил хүлээлгэж байгаа засгийн газраас өргөн бариад одоо сүүлд нь хамтгаж хилцээд явж байгаа. За яг хилцэгдээд явж байгаа нь сайн хэрэг. Энэ хууль батлагдах ёстой, өөрчлөгдөх ёстой сайн хэрэг. Гэхдээ засгийн газар одоо энийг нэр хавчуулж эрх баригчд өөрснөө энэ асуудлыг санаачилсан юм шиг ингэж асуудлыг өөрчилдөг. Жишээ хоёр дахь нь. Гурав дахь нь тэр Арс намын бүлгийн гишүүдийн зүгээс эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гэж өргөн барьсан. Жилийн хугацаанд одоо өргөн барих туухгүй хүлээлгэжсэн бол засгийн газраас бизнесийн эрх чөлөөний тухай хууль гэж өргөн бариад одоо бүр альныхын жиш болгох. Зөвхөн одоо энэ 7 хоног тэлцэж байгаа 3 хуулийг хэлье. Нийгмийн даатгалын хууль, засгийн газар зөрүүлж өргөн барьсан. Төрийн нууцын тухай хууль, засгийн газар зөрүүлж өргөн барьж байна. Эрх чөлөөний тухай хууль, засгийн газар одоо үндсэндээ одоо авторыг одоо өөр дөр за эцсийн дүндээ бас хамаагүй. Энэ хууль эдгээр хуулиуд батлагдаж байвал энэ хоёроор ард иргэдэд тусдаа юм хэрэг болно гэдгийг хэлье. Сайн амлын гишүүний ирсэн одоо улсын хурлын дэвшилт үндэсний бодлогын гишүүн байх заавал байх гэдгийг өөрчлөн гэж байна. Тэгэхээр ер нь намын гишүүдийн үндэсний бодлогоонд ороод нэрийн зарчмаар явуулах байдлыг боловсруулах гэсэн үг үү? Тийм бол хэн хамаагүй нэр дэвших юм уу? Тийм эрсдэл бий болох уу? Хоёрдугаар өнөөдөр Монгол Улсын намын өдөртөх зүйлээс мэдээлэлээ. Ажлын намын иргэдэг өндөр яваад байгаа зарим гаргасан. Бодит байдал дээр бол ардын намын иргэдэг өндрөө гэх мэтээр ярьж ер нь ерөнхийлөгчийн сонгуультай ажилласнаа яаж болж ивэ? Иргэдэг талаар ямар байгаа юм? Ерөнхийлөгчийн сонгуулийн дэвшигчтэй хизээ ямар шалгуураад байна? Тэр рейтингийг хэн нэгэн хүн өөрснөө зарлаад үнэн болчтгүй зүйл дээ. Энийг хараа тус хөндлөнгийн судалгааны байгууллагуудын бүхий л үнэлт дүнэлтээр сүүлийн саруудад сүүлийн хугацаанд ардсан намынхыг өндөр гэж одоо дүгндэг. Бид нар бас энийг хөндлөнгийн байгууллагуудаар хардаг. Гэтэл сонгуулийн үр дүн дээр тэр тусмаа аймгийн төвшингийн сонгууль дээр очиод нөгөө талын үр дүн гарчиж байна. Саяны нийт дүнгуудыг харахад сумдад ардсан нам ялаад аймагт ялагдсан. Тэгэхээр энэ бол өөрөө дахиад сонгуулийг тэр зүү бус аргаар нөлөөлж байгааг нэгдүгээрт нь харуулж байна.
саяны тэр элдв янзын нүүрсний мөнгнөөс эхлээ зохион байгуулалт, хэсгийн ахлагчийн сүлжээ, бусад төрийн албаны сүлжээ, цэрэг мөрдөстөнгүүдийг командладаг сүлжээ олон зүйлийг нөлөөлж байна гэдгийг дахиад давтна гэлчи. Сая тэр Амгаланбаатар гишүүний ярьж байгаа зүйлийн үндсэн утга санаа нь арчилсан нам дүрмийнхээ өөрийнхөө асуудлаас болоод өөрийнхөө дүрмийн хязгаарлалтаас болоод тухайн аймагта тухайн сумдаа ялч чадах хамгийн өндөр ирээдүйнхтэй боломжт нэр дэвшигчээ сая бид нар шин дүрмийнхээ зохицуултын хүрээнд нэр дэвшүүлж чадсангүй. Тухайн аймагт тухайн сумд иргэдийн хуралд нэр дэвшчих бэлээхэн намын гишүүн нэр дэвшигч байдаг. Гэтэл тэр намын гишүүн нь шин дүрмээр намын хорооны гишүүн биш учраас нэр дэвшиж болохгүй гэж бид нар заачсан. Тэгээ яалтчгүй ялах нэр дэвшигчээ манай дүрмийн хязгаарлалтаар дэвшүүл чадаагүй энийг цаашдаа бас энийг өөрчлөхөөсөр аргагүй юм а гэдэг бас энэ олон дүнэлтүүдийн нэг гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө бас гих мэтийн олон зүйлсүүд бид нар өөрийгөө чөлөөрлсөн тушсан ийм зүйлс манай намын дүрмэнд бас шин дүрмэнд бас ингэж орцсон байгааг бид нар бас анхаарч ажиллана. За 3 дугаарт нь ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал бид нар бас онцгойлон анхаарч ажиллана. Энэ ард иргэд дээр захиалсан ард иргэд ардчилсан Монгол улсын ардчилсан ерөнхийлөгчөөр ямар шаардлага болцдыг хангасан хүн ажиллах ёстой вэ гэж байгаа энэ шалгуур шаардлага цаг хүрээг бид нэр хэлж ард иргэдээс тодорхойлуулж тэр хүмүүсийн тодорхойлолт хүсэлтэнд нийцсэн илүү өндөр магадлалтай нэр дэвшигчийг тодруулж ажиллахад намын дүрмийн хүрээнд бусад хууль тогтоомжийн хүрээнд бид нар нийцүүлж ажиллана гэдгийг хэлье. Нөгөө их хурлын аргаар юм зөвлөгөө байсан намус хүүхдийн намус яг гэдэг зүйл байсан. Дээрээс нь чанарын шиг чөлөөний техник ерөнхийдөө зүйлсийн машин боловяа гэсэн төрсөн. Ер нь аччихсан тухайд баярчтай төгсөлтөөр бүр тохиолдол бүртгээ болж байгаа юм шүү. Ихэнх намын бүлэг бол дэмжгүй үгийг хэлсэн. Яг тагч гэсэн бүлэг гарсан штэ гэсэн юм их асуудлууд ярьж ирсэн. Өөрөлдж байгаа юм шүү. За бидний ер нь та нар санаж байгаа бол анхны энэ зарчмын шаардлага нь улсын их хурлын дарга парламентын дараагаар намын дарга гүн ажиллах нь зарчмын бусаа гэдэг шаардлагыг тавьж исэн намын дарга. Ер нь хуулийн хэлэлцүүлэг, хуулийн төсөлд өргөн барих явцад энэ бусад парламентын ардчлал одоо гүнзгийг хөгжсөн орнуудад зөвхөн намын дарга төдий биш намын гишүүн байх нь зөвхөмжгүй гэдэг энэ жишгүүд байдаг тухай бас хуулийн санал санаачлагад орж исэн. Бидний хувьд бол яг нарийн судлаад үзэхэд улсын их хурлын дарга намын гишүүн бус байх нь яг өнөөдрийн манай Монголын парламентын нөхцөл бас биднэрт нэлээд тотгож харах ёстой заалтуу гэж бас дотооддоо ярилцсан. Яагаад гэвэл тухайн улсын их хурлын дараагаар ажилласан хүнийг дараагийн сонгуульд нь сонгогдох улс төр нэгэнд хийхийг нь хаачиж байгаа юм чинь дараагийн сонгуульд нэр дэвших ялах бололцоог нь хааж илүү чөлөөтэй өрсөлдүүлдэг зэрэг дагавар маш их олон зохицуулалт хэрэгтэй юм байна л. Энийн дээр бол бас Монгол Ардын намын бүлэгтээ бас тодорхой хэмжээнд ойлголцож бид нар улсын их хурлын дараагаар парламентын дараагаар намын гишүүн хүн ажиллах нь зөвхөмжгүй зарчмын бусаа гэдэг дээр бол ойлголцож явах нь зүйтэй гэж ойлгож байна. Намын гишүүн намын даргыг илүү хориглоё. Намын гишүүн байхыг бол дараа нь иж бүрнээр энэ асуудалтаар ярилцах хэрэгтэй юм байна гэдэг ийм ойлголцолд хүрж байгаа гэдгийг хэлье. Үгүй. Намын парламентын дарга хүн аль нэг намын дарга байж болохгүй. Тэр тусмаа аль нэг намын даргад өрсөлдөж болохгүй. Өрсөлдвөл намын гишүүнээсээ намын улсын их хурлын даргаасаа татгалзах ёстой гэдэг ийм зарчмын шаардлагууд тавьж байгаа. Тэр тусмаа парламентын дарга аль нэг намын гишүүн байсан тохиолдолд өөрийн намынхаа бүлгийн хуралд орсон тохиолдолд эсрэг намынхаа бүлэгд одоо үндсэндээ мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой. Гэх зэргийн нэмэлт заалтуудаар ойлголцоод ажиллаж байгаа. За өнөөдрийн Арц намын бүлгийн хурлын мэдээлэлд хүрэлцэж ирсэн та бүхэнд баярлалаа.